Сайн байцгаана уу? За бодлын тэмдэглэл подкастын маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Сайн уу Лари? За сайн уу. За өнөөдөр хоёлаа ямар сэдвээр ярих вэ? За өнөөдөр болохоор бид төр чинь анзааргын тухай ярих болно. Өөрөөсөө одоо хизээ тэр анзааргыг хөгжүүлж эхэлж ийсэн юм. Бас тэр одоо цагтаа оршиж сурж ийсэн тэр туршлагаасаа хуваалцнаа. Хоёлаа тэгвэл энэ сэдвээ ярихаас өмнө хоёлаа нөгөө асуултуудаа хариулж өмнөх дугаард бит хоёр нөгөө хэрвээ асуух зүйл байвал DM бичээрэй гэсэн чинь нэлээд олон хүнээс асуултууд ирсэн тий. Тэгээ тэд нартай хариулаа явчих. За тэгээ ихэнх хүмүүс болохоор нөгөө ямар багштай болсон бэ гэж асуусан байсан. Тэгээ энэ дээр болохоор бит хоёр одоо хин нэг одоо санал болгохгүй байхаар шийдсэн. Яагаад гэвэл өөрийнхөө туршлага дээр л ярьж байгаа шүү. Анх манай нэг айгүй тийм сүнслэг сайхан найз маань одоо Ирланд улсад амьдардгийн. Тэр найз маань надад хамгийн анх нэг хоёр багшийг санал болгож ирсэн. Тэгээд тэр хоёр багшийг нь би ингээл сонсоол байсан чинь ерөөсөө нэг чихэнд наалтахгүй нэг л тийм хэм нийлж өгөхгүй байсан. Тэгэхээр энэ нь болохоор нөгөө яг нэг шав бэлгэн болоход багш одоо өөрөө гарч ирдэг гэдэг чинь яг үнэн юм билээ. Тэгээд та ер нь өөрөө энэ сүнслэг замаараа явж явах хугацаанд та бэлэн болсон гэж үзэх юм бол багш нь бол өөрөө гарч ирнэ. Та өөрөө тэр багшигаа ингээд мэдрэмжээрээ бүр танин тэр багшийнхаа үгийг бүр сонсгоод бүр тэмүүлнэ. Тэрнээс одоо хин нэгний хэлсэн багш бол танд бол тэр болгон таардаггүй юм бэлээ. За дараагийн асуулт маань юу вэ? Энэ замаар одоо хүн болгон л явдаг штэ. Энийг одоо сүнсний сэрэл гэдэг болчихсон юм уу? Хаахаа гинэ. Тийш үү. Ер нь бол хүн болгон л энэ замаар явдаг. Ингээд бид нэр анзаарах юм бол нэр хүн болгонд л ингээд юу байгаа хэцүү үеуд тохиолж исэн, сэтгэл готролд орж исэн ч юм уу ингээд яайда гэсэн өдрүүд хүн болгонд л байгаа. Гол нь энийгээ анзаараад яг барьж аваад ухамсарлах нь л хамгийн чухал тий. Тийм штэ. Тэгээд энэ нэг амьдралын ухаарлууд энэ төр ирдэг штэ тий. Хүн болгонд л ирж байгаа. Яагаад гэвэл бид нар ч одоо энэ сүнсэн биеэл ингээл хөгжүүлэх гээл сүнсэндээ гэрэл нэмэх гээл энэ дэлхий дээр төрсэн байгаа. Тэгээ бүх хүн одоо адилхан одоо өөр өөрийн гэсэн бэрхшээлээ ч юм уу өөрийнхөө замлыг ингээл туулаад явж байгаа. Тэгээд яг одоо хүн болгон энэ замаар яваад хүн болгон одоо сайхан сэрчгдэг болоосой л гэж одоо бодоод байна л да. Яагаад гэвэл ингээд хүн сэрснээсээ хойш ингээд ухамсар нь илүү тэлдэг. Тэгээд илүү энэ дэлхийн ертөнцийн чинь ухамсартай хүмүүс олширх юм бол одоо уур уцааргүй, айдасгүй, санаа зовнилгүй, үзен ядалтгүй тийм сайхан дэлхий үүсгээд байна шүү дээ. Одоо тийм нөгөө 5D ухамсар руу шилжихэд бол ер нь бол шинэ дэлхий бол ийм сайхан ухамсартай хүмүүсээр дүүрэн болох болно. Өнөөдөр бит хоёр болохоор энэ анзааргаа хэрхэн одоо анх ажиллуулж эхэлж ийсэн. Тэгээд одоо цагтаа орших тэр дадлуудыг өөрсөндөө яаж одоо хөвшүүлж ийсэн тухайга өөрсдийнхөө туршлагаас ярих гэж байна. За тэгээ анх яаж эхэлж исэн бэ? Яаж анзаарч исэн бэ гэдээ одоо ингээд бодохоор ер нь бол мэдхгүйгээр л анзаарч эхэлж исэн байл да. Эргээд бодохоор угаасаа нөгөө хөтөж багшгүй болохоор анх яг би яг анзаарга хийж гинүү эсвэл яг одоо цагтаа төвлөрж гинүү гэдгээ мэдхгүйгээр л ингээд хийгээд яваадсэн юм байна. Тэгээ миний хувьд болохоор нөгөө анх гүүж эхэлж байгаад гэж би сая энэ зунаас л айгүй их гүүж эхэлсэн байхгүй. Тэгж яхтаа анх нөгөө амьсгал дээрээ төвлөрөөл тэгэл ингээл өөрийгөө чагнаал ингэж эхэлж байхдаа эргэн тойрноо ажиглаал тий. Миний эргэн тойронд юу байна гэл ингээл айгүй их байгаль харж ингэж гүйдэг. Тэгээ одоо ингээ эргээд бодохоор яг тэрнээс л ингээд анзаарга маань нэмэгдсэн юм байна. Баг багаар нэмэгдэж ингэж явсаар хагаад төгсгөлд нь одоо ингээд бодохоор би яг одоодоо төвлөрч чаддаг болсон юм байна. Яг тэгж гүйж эхэлснээс хойш. Тэгээд энэ бүгд маань л миний энэ анзааргыг нэмж одоо цагтаа төвлөрөх энэ бүх юунуудын маань суур болсон юм уу даа л гэж бодоод байна. Дийлэнх одоо бид нар чинь ихэнхдээ л ингээл ирээдүйдээ санаа зовоод ч юм уу тий ирээдүгээс айгаад эсвэл өнгөрсөндөө одоо харамсаал тэндээсээ хамааралтайгаар ингээл сэтгэл зүйн одоо тэр нөгөө айдсууд тий сэтгэл зүйн тэр доод чичирхийллүүдийг үүсгээд байгаа байхгүй юу.
Тэгээд миний хувьд ч болохоор ихэвчлэн одоо ирээдүйн цагдаа их амьдардаг байсан. Тэгээ энэ нь болохоор илүү их юм санаа зовнил, айдсыг их дагуулдаг. Тэгээд яагаад ингэж ирээдүйдээ амьдрах болсон юм бэ гэд бүр уг шалтгааныг ингээ бодонгууд чинь 15 6 настай байх үед манай сургууль дээр нэг улсын хурлын гишүүн ирээд тэгээд амжилт гэдэг лекц уншсан. Тэгээд тэр лекц нь бол яг нөгөө мэрэгжлээ сонгох насан дээр ирсэн биднэрт бол маш их гоё л тустай лекц байсан л та. За тэгээд яг тэр үеэс чинь хойш нөгөө ер нь юм амжилттай байх ч айгу гоё юм байна. Би ер нь амжилттай амьдрах ёстой гэсэн ийм сэтгэхүй шууд суулгацсан. Тэгээл ерөөсөө сургуулаа төгсөөл ажил амьдрал дээр гараад ерөөсөө тутан тэр ирээдүрөө амжилт гэдэг юм руу ингэж тэмүүлдэг. Ерөөсөө дандаа ирээдүйдээ амьдрдаг тийм хүн байсан байгаа юм. За чиний хувьд Нэрээ яг тийм. Бид нөгөө угаасаа дандаа л нөгөө ирээдүгөө бодно, эсвэл өнгөрсөндөө амьдраад идэх тий. Өнгөрснөө бодож ингэж шаналдаг. Үгүй бол ирээдүгөө бодож шаналдаг. Хизээч яг одоо цагтаа амьдрдаггүй тий. Яг одоотой сэтгэл хангалуун байдаггүй. Тий, энэ нь нөгөө бидрийг нөгөө улам хоошоо татах буюу бидний яг нөгөө энэ нөгөө сүнсний сэрэлт явагдах, язгуур сүнсийн маань сэрэх энэ бүх юунуудын маань ингээд дараад идэм байна л да. Мэдрэмжүүдийн маань. Тэгэхээр бид хоёр ч гэсэн яг л тийм байсан тий. Дандаа өнгөрснөө бодож шаналдаг, сквал ирээдлүүгөө тэмүүлдэг. Тэгээ хизээч яг одоотой сэтгэл хангалуун байдаггүй. Яг тийм байсан. тийм гэвч одоо цаг чинь яг бодит тэгээ бидний гарт харагдаад нүдэнд үзэгдээд яг одоо байна. Бүх зүйл яг одоод байхад чинь одоо тэр бүхнийг ингээд анзаарахгүйгээр одоо нэг бол ирээдүйдээ нэг бол өнгөрсөндөө ингээд яваад исэн нь ерөөсөө хамгийн одоо тэр амьдралыг ямар ч одоо утгагүй одоо амьдралыг амтгүй болгож идэг зүйл байсан юм байна. Найз нь болохоор анх ч нэг юм йогийн багшийг фейсбુક дээр хараад тэгээ рилс хийдэг тэр багш болохоор тэгээ ингээд хугарч нуграал ингээл учиргүй энэ талархай гой рилс хийдэг байхгүй. Тэгээд вау энэ багш чинь ямар гоё юм бэ. Би яг ийм болмоор байна гэж бодоод тэгээд анх тэр багшийн онлайн ангид нь ороод тэгээд тэндээс миний ганц авсан юм болохоор нөгөө амьсгалж сурсан, зөв амьсгалж сурсан. Тэгээд энэ анзаарах гэдэг юм чи ерөөсөө энэ амьсгалтай ерөөсөө салшгүй холбоотой юм байна гэдгийг одоо ойлгоод тэгээд ер нь амьсгаллаа ингэж гүнзгий сайхан амьсгалаад ингэснээрээ анзаарах одоо орж ирсэн. Гэхүү одоо өөрийгөө хамгийн түрүүнд чинь би чинь нөгөө юу ашигладаг байсан юм. Өөрийгөө яг нөгөө гаднаас харж байгаа юм шиг одоо хүнтэй одоо ярилцж байхдаа ингээл уур муур хүрх юм бол яг тэрийг одоо би уурандаа ингээд эзэмдүүлэхгүйгээр тий яг хажуунаас харж байгаа юм шиг өөрийгөө гаднаас нь харж байгаа юм шиг ингэж ажиглаад за яг яаж ууралж гин уур нь хэдэн минут үргэлжилж гин яг юунаас болоод ууралч юм энэ гэл нөгөө сөрөг мэдрэмжүүд дээрээ айгүйх ажиллаж эхэлж исэн юм бэ. Тий яг үнэ. Тэгэхээр нөгөө хүн болгоо яг нэг өөр өөртөө гэсэн нэг гоё хоббитой болох хэрэгтэй тий. Одоо жишээ нь тэр йогийн багш бол яг йога хийж явахдаа яг одоо цагтаа төвлөрөх буюу тий анзааргаа нэмэгдүүлж ингэж өөр дээр ажиллаж исэн байхгүй. Яг энүүнтэй адилхан хүн болгоо өөрийн гэсэн хоббитой олчих юм бол эн чи яг одоо цагтаа төвлөрөх буюу бас нэг төрлийн бясалгал болоо явчихж байгаа байхгүй юу. Одоо үүнд нь одоо зураг зурагч байд юм уу тий дуудуулагч байд юм одоо өөрийнх нь дуртай юмыг хийхдээ ном унших гүүх гэх мэтлэн тий дугуй унагч гэдэг юм уу. Эднэр чинь бүгдээрээ таныг яг одоо цагт чинь төвлөрүүлж байдаг юмнууд юм байлээ. Тэгэхээр бид нэр бүгдээрээ яг иймэрхүү өөрсдийн гэсэн хоббитой болоод тэрүүндээ цаг заваа зарцуулаад байх юм бол аяандаа одоо цагтаа төвлөрөөд аяандаа ирээдүйлөө санаа зовхгүй өнгөрснөө бодож харамсахааргүй ийм нэг гоё сэтгэл зүйтэй болох юм байлээ тий. Тийм. Тэгээ яагаад заавалчгүй одоо цагтаа орших гээд байгаа юм бэ гэхээр тийм ээ энэ нөгөө ирээдүрөөгөө санаа зовоол ирээдүгөөсөө айдсыг мэдрээл эсвэл өнгөрсөндөө тэр харамсаж байгаа тэр харамсал гомдол одоо тэр бүхэн чинь болохоор ийм сэтгэл хөдлөлийн бүр доод вибрацийг үүсгэж байгаа байхгүй тэр энергийн доод хэлбэлсэлээр өөрийгөө аваачаа тавьчих чинь гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө тэр нөгөө яг тэрнтэй адилхан одоо тэр энергийн доод хэлбэлцэл рүү л өөрөө гүгэд очиж чинь гэсэн үг шүү дээ. Тэнгүүд одоо нөгөө өөрт нь тулгарч байгаа тэр зүйлс нь болохоор одоо тийм сүрэг юмнууд болж таарад байна. Сүрэг хүмүүстэй уулзаад байна тий. Яг угаасаа нөгөө хүн
санаа зовлт ихсэж байна гэдэг чинь бидний энергийн түвшин доошо буурж байна л гэсэн үг тий. Санаа зовх зүйлгүй яг ингээд өөрийнхөө дуртай ямыг хийхлээр чинь бид нэр энергийн түвш маань ингээд тогтуун буюу яг одоодоо орж ийн гэсэн үг байхгүй. Тэгэхээр таны энергийн түвшин тогтуун одоодоо байх юм бол танд одоо ямар нэгэн муу энерги халдахгүй тий. Та бусдаас одоо сөрөг энерги одоо коммент авсан ч гэсэн тэрүүнд ингээд юу яхаа болчдөг, автгаа болчдөг тий. Тэгээ энэ энерги гэдэг ойлголт ч одоо ерөөсөө бүх талбарт л байгаа. Тэгээд өмнөх ч гэсэн бид хоёр нөгөө өмнөх дугаарууд дээрээ бас энергийн даха хайлт ярьжлээсэн тий. Энэ дэлхийд ирэх бүх юм чинь одоо энерги, таны бодол энерги, таны одоо үг энерги, одоо энэ нүдэнд харагдаж байгаа одоо энэ ширээ одоо энэ бүх юм чинь л одоо юм нэгтаршсан юм энерги матери байгаа байхгүй юу? Тэгээд арай энэ бүх юм чинь одоо энергитэй холбогдоод байгаа. Тэгэд одоо цагтаа төвлөрснөөрөө юу нь яг ямар давуу талууд бий болдсон бэ гэдгийг хоёлаа ярих уу? За тэгье. Одоо цагтаа амьдрснараа байна штэ тий. Ерөөсөө маш тийм амар амгалан аз жаргал мэдрэгддэг. Тэгээд яг энэ байгаа орчноо анзаардаг. Тийм бас яг энүүнтэй зэрэгцээд нөгөө ажлын бүтээмж бас айгүй их сайжирдаг тий. Нөгөө ядрах мэдрэмж маань юусаа алга болчдөг. Яг одоодоо төвлөрөөд ингээ бясалгалаа хийгээд ахаар өмнө нь болохоор ингээ хийж байгаа ажилдаа ингээ айгүй их түүртээд яа яста нэр хурдан дуусгах юмсаа хурдан инкэнсаа ингээл нөгөө ирээдүйлөөгөө яарал хурдхан харах юмсаа ингээл энэ бодлууд маань юусаа ингээл амар их ядраадаг байсан юм байна л да. Тэгсэн чинь одоодоо төвлөрөөд эхэлсэн чинь энэ бүх бодлууд байхгүй болсон чинь нөгөө бие дээр илрэх ядралт маань юусаа багасаад илт ядрахаа болчдөг юм байна. Айгүй их эрч хүч энергитэй болчдөг юм байна гэдгийг бас ажигласан. Тий, яг нөгөө энэ энергийн үг чинь нөгөө хуулийг мэдэхгүй болохоор чи урд нь болохоор ингээл би жишээ нь одоо ажил дээр ингээл өстэй яг нөгөө ажиллаа гэлс дуусгах юмсан ингээл ингээ бодно. Бодол ч бас энерги гэдэг шүү дээ. Тэгээ яг юу бодож ин тийшээ ингээ хамаг энерги ч урсж яадаг. Тэгээл ингээл утсаар хүн амьтантай ярина тий. Тэр чинь бас ингээл энерги ингээл урсгаал gaахгүй гадаг шин ингээл. Тэгээл орой ингээд тэрний хажуугаар ч ингээ ажиллаа хийн гэдэг чинь одоо орой гэртээ ирэхэд бол үнэхээр амар ядарсан байдаг байсан. Тэнгүүд яг нөгөө энерги одоо хадгалаад сурчиж штэ тий. Дими юм зарцуулахаа болоод нөгөө хэрэггүй зүйлсийг хийхээ болоод эхлэнгүүт энэ нөгөө ядрах мэдрэмж өстой нэрээ байхгүй болсон. Би анзаарж байгаа штэ тий. Тэнгүүд одоо хаана булчин чангараад байна, хаана юм байна гэд ерөөсөө яг нэг тиймэрхүү юм л бодож ингэж яг урдхаа ингүүт ястэй нэрээ ажлын бүтээмж нэрээ сайжирсан штэ. Тийм, над дээр бас яг ажиглагдсан байхгүй. Би бас нөгөө нэг өглөөнөөс орой болтол ингээд ээлжийн ажил буюу нөгөө өглөө нэг ажил, орой нэг ажил гэдэг ингээ хоёр ажил хийдэг байхгүй. Тэгээ ингээд ажлаас ажлын хооронд явахдаа бас өөрөө айгүй их ядарснаа мэдэрдэг байсан чинь яг сүүлийн үед ингээд анзааргаа нэмээд одоодоо төвлөрөөд эхэлсэн чи ерөөсөө ядрахаа болцсон тий. Бараг л одоо ирч хүчтэй бараг 7 хоногийн 7 өдөр ажиллах гэдэг юм уу яах гэдэг юм тий. Бүр ингээд бүх энерги маань ингээд над дээр ингээд зөвөр хуримтлагдсан болохоор яг тэр ядрах мэдрэмжүүд мар бүр ингээд огт байхгүй болцсон. Тэр нь айгүй гоё аа. Тэгээ ер нь сэтгэл зүйн байдал бол үнэхээр сайхан бидэг шүү дээ тий. Тогтун сайхан. Тэгээд ер нь тэр эерэг одоо тэр энергийн дээд хэлбэлцэл дээр ер нь бол ингэж байж идэг болсон. Тэгээ бид нар ч одоо ингээд бодол бол минийх гэж боддог шүү дээ тий. Бодол бол минийх, бодол бол миний үзэл бодол гэж ингэж боддог. Гэтэл бодол бол биднийх биш. Одоо ингээ өдөрт 70-80 мянган бодол бидний тархинд эргэлдэж байдаг. Тэгээ энэ нь болохоор бүр 80% нь бүр одоо сөрөг бодлууд байдаг гэж байгаа байхгүй. Тэгтэл би хүссэндээ тэр сөрөг юмыг бодоагүй шүү дээ. Би одоо ар гэр ээж аав үр хүүхдийнхээ тухай тийм сөрөг юм бодохыг хүсэхгүй шүү дээ. Заримдаа бас ингээл хайлттай солиотой юм бодно шүү дээ. Тийм ингээ санаа зовж маавал. Тэгтэл яг тэр нөгөө анзааргыг хөгжүүлж хийснээс хойш миний тэр бодолтоо ингээ эзэмдүүлэхгүйгээр те бодолтоо ингээд хөтлүүлэхгүйгээр зөвхөн зүгээр одоо ингээд урсгаж сорсон зүгээр одоо сэтгэл хөдлөл өгөхгүйгээр за гэд ингээд ямар бодол орж ирж гин гэ. Тэгээ бодол чинь нэг орж ирээл нэг гараал явчихна, нэг орж ирээл нэг гараал явчихна. Тэгээ нөгөө анзааргаа ингээ хөгжүүлэх тусам тэр нөгөө бодлуудын хоорондох зайн илүү ихсдэг гэх юм уу нөгөө хоосон үеийн ихсдэг. Тэгээ тэр хоосон зай ингээд томрох тусам л ер нь бол тэр мөн чанартай илүү ойртож идэг гэсэн үг. Тий.
Яг нөгөө сүнслэг талаас нь буюу нөгөө даалт ертөнц талаас нь ярихад нөгөө нэг хүний ард ингээд баг ингээд 10-аад ийм сүнснүүд байд юм байна л та. Бидрийг удирддаг. Тэгээд тэр 10-аад сүнснийх нь баг ингээд тал хувь нь ингээд ийм хар талын сүнс буюу ингээд нөгөө биднэрт өгöd байгаа тэр хар бодлуудыг өгдөг сүнснэр юм байна л та. Тэгээд бид нар өөрсдөө тэрийг анзаарахгүй л тэр хар сүнснүүдийн нөлөөнд автаал элдв янзын сонин бодлууд бодвол тэр үндэ стресстэй л ингээд яваад дим бэлээ. Тэгэхээр нөгөө анзаарга маань нэмэгдэхээр тэдрийг ингээд тоохоо болцдог тий. За бодж л эдийн. За энэ биш гэдэг юм ингээд өнгөрөөгөө сурчдаг нь бас айгуу гоё. Тэгээд энэ бүгдийг ингэж яг өөр дээрээ бий болгож ингэж анзаарч сурахад бас айгүй их цаг хугацаа буюу бас өөртөөгөө ажиллах одоо юу их шаардна төсвөр төвчээр их шаарддаг тий. Тийм. Эсвэл яалчгүй тэр анзааргыг авчрах тэр нөгөө дадал болгоно гэдэг чинь их чухал байгаад байгаа байхгүй. Анзаарах ч ерөөсөө хамгийн чухал шүү манайхаа. Тэгээд нөгөө би хуучин болохоор энэ тусдаа тийм онцгой хүмүүс л ингээд гэгэрдэм байна энэ төр гэж эндүрж явсан бэлээ. Одоо зүгээр тэр шашны одоо дагуу лам хувраг болцсон эсвэл гэлмээ болцсон хүмүүс л гэгэрдэм байна. Гэгэрэл гэдэг чинь тэр дээр бүр шал хол зүйл байдаг гэж бодоодсэн чи ерөөсөө уул нь их ойрхон бидний дотор байсан юм билэ. Тэгээд бид нар бүгдээрээ одоо ижилхэн гэгэрэл рүү ингээд тэмүүлж явж байгаа сүнсэн бий гэдгээ бид нар одоо хизээж мартаж болохгүй. Тэгээд энэ анзаарга одоо бит хоёрын яриад байгаа энэ бүхэн хүн болгонд одоо уул нь хамаатай хүн болгоны ингээд амьдралдаа ингээд хөвшүүлээд одоо дадал болгочих юм бол та бид нар одоо ингээд гэгэрэлд ингээд жоохон ч гэсэн ингээд ойртох гээд байгаа байхгүй алхамаар. Тэгээ үнийг нөгөө анзаарах байхгүй учраас те биеэ анзаарахгүй, сэтгэлээ анзаарахгүй, бодлоо анзаарахгүй энэ төр байснараа ерөөсөө энэ амьдралын одоо тэр шуурган дундаа ингээд төөрөөл өнгө мөнгөнд ингээд автаад тэр өнгө мөнгөний хорвоо гэдэг тэр одоо зүйлд эзэмдүүлээд ерөөсөө зовлонгийн амьдралд амьдарч байгаа байхгүй. Тэгээ би ч одоо ингээд ийм сайхан одоо тий сэтгэлийн амар амгалан өөр дээрээ мэдэрчлээ. Миний хайж исэн тэр аз жаргал энд байсан байх гэд одоо ингээд хайртай хүмүүсийн харахаар ч нөгөө л нэг сэтгэлийнхаа таамдл амьдарч байгаа байхгүй юу? Ойр тойрныхоо хүмүүст одоо ийм сайхан одоо амар амгалан гэж энэ яд юм байна. Та нарын одоо энэ уур уцаар айдас гомдол харуусл гутралаар одоо дүүрэн тэр одоо там шиг амьдралд байгааг ингээ харахад ер нь айгүй хэцүү. Тэгээд дагуулад одоо нааша би энэ замыг олчлоо энэ гэрэл байна гэд ингэсэн ч гэсэн нөгөөдөл маань бас хараахан цаг нь болоогүй болохоор ерөөсө тэрийг ойлгож хүлээж авах нь айгүй цөөхөн байгаад байгаа байхгүй юу? Угаасаа бид нар нөгөө хүчлээд хэрэггүй тий. Цаг нь болоогүй л тэр хүмүүс угаасаа ойлгохгүй. Яг ингээд бит хоёрын яриаг бол бит хоёр шиг яг ингээд нөгөө бит хоёрын эрчим энерги одоо нэг байгаа болохоор ингээд хамт яриа нийлээ суугаад байгаа те. Яг энэнтэй адилхан ийм л хүмүүс бит хоёрын яриаг ойлгоно. Тэрнээс бол нөгөө цаг нь болоогүй хүнд ингээчээ тэгээчээ гэж ингээд зааварлаад байх нь бас эсэргээрээ нөгөө хүнийгаа бас буруу юмлуу түлхчих магадлал маш өндөр болохоор бас хамаагүй тэгэж хүчилж болдгүй юм байна гэдгийг бас нөгөө ингээд суралцж явах явцтай ойлгосон. Тэгээд бид нар нөгөө анх төрөхдөө л нөгөө нэг анх дөнгөж төрсөөхт ямар гоё байдаг лээ те ийм гэгээлэг ариун нандин байдэн штэ. Яг үннийг л гээд бид нар эцсийн бүлэгтэй яг л тийм болж л энэ хорвоогоос явах байхаа байхгүй юу? Ерөөсө та анх энэ хорвоо дээр тийм гоё нандин гэгээлэг тэр нэг нэл хүүхдийн үнэр байдэн штэ. Яг тийм гоё цэвэр ариун болж ижил энэ хорвоогоос явна тий. Яг л ерөөсөө энэ сүнслэг замын амьдрал маань ерөөсөө ингэж л дуусах ёстой юм байлээ. Тэгэхээр бид нар анх төрөхтэй уг нь тийм байжгаад энэ нийгмийн шаардлагаар буюу энэ гаднаас ирж байгаа нөлөөллөөс болоод ингээд сүнс маань бохирдоод ингээд бид нар насанд хүрээд ингээд нэг циклд ороод явчихдаг юм байна л да. Тэгээ яг энэ амьдралынхаа циклд орж явж байхдаа л яг энийгээ ухаарад одоо ингэж ойлгосон хүмүүс нь л ингэж сүнсний сэрэлт явагдаад ингэж гэгэрлийн замыг сонгоод ингэж явж байгаа. Тэгэхээр яг энийг ойлгох одоо ухамсартай буюу яг цаг нь болсон хүмүүс нь л ойлгоно. Харин тийм ээ. Тэрийг ч одоо би ч нь болохоор мэдэхгүй л одоо бараг л нэг хэсэг бүр номлогчиг бараг хүн амтны дургу үргээл тэгээ нэг хэсэг явж байгаа ш тэгж одоо ойлгож байгаа ш тий. Болоогүй юм байна. Яагаад ингэ ойлгохгүй юм бол гэл би чинь тэрэндээ стресстэй ерөөсөө айгүй нэг хэсэг тэгжсэн.
Тэгтэл бас болоогүй зүйлийг тэгж шахаж болохгүй юм байлээ гэдгийг ойлгосон. Тэгээд энэ хуучин би чинь нэг хувь хүний хөгжлийн ном гэл их уншдаг л ээж. Тэгээд уул нь тэр хувь хүнийгээ л нэг хөгжүүлч гэл үзээд ийсэн юм шиг байгаа юм. Нөгөө юу лээ? Баян аав ядуу аав гэдэг тэр ном дээр болохоор дэлхийн хүн амын ерөөсөө 5% нь ийм мөнгөний системийг зохиоцсон. Тэгээд мөнгийг өөр хотлоо ажилуулж яадаг хүмүүс байдаг. 95% нь болохоор ингээд яг юм цагийн ажилтнууд, яг нөгөө хархны тойргийн хүмүүс гэж тэгж байгаа баггүй юу? Тэгээ бид нар ч одоо нөгөө тэр хархны тойрогт нь орцсон л нөгөө зөвхөн ажил гэлгүүд гэдэг нөгөө тэр сүнсэн бие мартцсан. Тэгээд тэр хархны тойрог гэдэг чинь л ерөөсөө тэр нэг нийгмийн тэр нэг хайрцагийг хилээд байгаа байхгүй юу? Тэр хайрцагнаас гадуур сэтг энтер гэл тэр хувь хүний хөгжлийн ном дээр байдیں۔ Тэгээ яг нөгөө сэрэг байхдаа тэрийг ингээ уншаад яаж хайрцагнаас гарцдаг гэх юм бодлоо. Шал өөр юм бодох юм болов энэ гээд айгу хийсвэр ойлгодог байсан болоо. Одоо ерөөсөө л энэ сэр тэр энэ нийгмийн системээс гар энэ анзааргаа хөгжүүл одоо цагтаа орш энэ мөнгөний хороод бити автаад гэсэн л утга нь тэр байсан юм байна гэж одоо ойлгоод байна. Тий шүү, яг тий. Бид нар яг л нөгөө нийгмийнхаа стандартад ингэж нийцэх гэж л өөрсдийнхөө зовоогоод байдаг нь айгүй харамсалтай. Тэгээ энийг анзаардгүй хүмүүс нь маш олон байгаанаас харамсалтай тий. Гэхдээ яах вэ? Тэгээ цаг нь болохоор хүн болгон анзаараад удахгүйгээс сайхан болно гэдгийг угаасаа мэдэрч байгаа. ертөнц угаасаа ажиллаа хийж байгаа. Тий. За. Би нөгөө монголчуудыг ингээл Монгол орн маань одоо яана хизээ хөгжнөө ойрын 100 жилдээ л хөгжихгүй нэ. Би бол энэ сайхан болохыг харахгүй юм байна тэргээл амар тийм готрон боддог байсан байхгүй юу. Тэгсэн чинь ингээд одоо энэ дэлхийн ертөнцөөс чи өөрсдөө ажиллая гээл ингээл хүмүүсийг сэрээгээл одоо ухамсартай хүмүүс ингээл нэмэгдээл тий маасаараа ингээд сэрэлт явагдаж байгаа болохоор бас ваа миний санаа зовох зүйл бишээс юм биш дээ. Одоо энэ ертөнц чинь энэ ухамсартай хүмүүсээр дүүрч хэр чинь нэрээ дэлхийн ертөнц маань үнэхээр л сайхан болох юм байна гэсэн итгэл дүүрэн болсон байгаа. Тэгээд тэр цаг бол нэрээ удахгүй ирэх байхаа. Одоо цагтаа ингэж төвлөрч чадсанараа бид нар нөгөө өдөр болгон л хийж идэг мөртлөөсөө ингээд өмнө анзаарч байгаагүй зүйлсийг зөндөө байд юм билээ өмнө анзаарч байгаагүй зүйлс. Тэгээд тиймэрхүү жишээ юу вэ чамд? Тийш дээ. Надад нэг юм жишээ байгаа. Би нөгөө нэг өдөр болгон л ингээл метрогоор одоо ингээд ажил руугаа явдаг. Тэгсэн чинь би саяхан л бас энийг анзаарч байгаа юм заяа. Яг миний ингээл метроноос буугаад дараагийн метронд суух ингээд нөгөө тойгны буудлын ингээд ханан дээр ингээд амар гоё хэмээ одоо ингээд хүний дүрс мөрс цэцэг мэцэг байгаа хгүй юу. Тэгсэн чинь би саяхан тэрийг анзаараад хөөх эн чи ийм гоё хэм гоё зураглалтай байлуу. Ямар сони юм бэ? Урд нь одоо ингээд хэдэн мянган удаа тэрүүнгээр өдөр болгон явж иж анзаардгүй. Тэгсэн чи саяхан тэрийг харж бүр айгүй их баяслаа би. Баясаад бүр ингээ хайр мэдрээд пүү нэр ийм гоё газар ингэж амьдрт ийм гоё газар ингэж явж иж би яагаад энэ олон жил энийг анзаараагүй юм бэ гэдэг ингээд тэгээ бүр ингээл тэрийг зурсан хүмүүсийг биширж байгаа. Энэ метроны тэр энэ чинь ингээл нэг юм түнэл дотор л байгаа шүү дээ тий. Тэр түнэл дотор тэр түнэлийн тэр чулуун ханан дээр тэр өнгийг ингэж хослуулж ингэж зурсан энэ зураачид энийг сэтгсэн энэ хүмүүс ямар агуу юм бэ ч гэж бодох шиг тий бүр ингэж анзаарга маань нэмэгдээд одоо цагтаа төвлөрөөд ихэлсэн чинь бүр нэг юм жижиг шажиг юмыг анзаараад бүр ингэж аж аргал мэдрээд идэм байл айгуу сонио. Нөө би нь яг энд байгаа ч гэсэн ухаан санаа бүр шал өөр газар байсан байгаа байхгүй тий. Тийм би бас нөгөө яг яасан ш нөгөө хөдөө орон нутгийн галтрын цугаал явдیں۔ Тэгээд одоо 4 дахь жилдээ л явж штэ. Тэгсэн чинь одоо саяхан энэ жил одоо ингээ нөгөө анзаарах хөгжүүлснээс хойш мэдж байгаа юм заяа. Нөө нэг чимээгүй байдаг хэсэг. Тэгээ ингээд аллергитэй хүмүүсийн суудаг хэсэг энэ төр гэдэг чинь тусдаа байд юм билээ. Тэгээ тэр нөгөө нэг бичиг байсныг юусаа анзаарахгүй зүгээр л орж ичвэл нэгэ санал болоод суучдаг тийм байсан байгаа байхгүй. Тэгээ бүр гайхаад пүүж дээ би яг ийм хэсгүүд байдгийг юусаа мдийг анзаараагүй штэ ямар сони юм бэ гэж бодоод тэгэл ёстой л нэр ямар ч тэр нөгөө тухайн цаг мөчөө ерөөсөө мэдэрдгүй байсныг олоод байгаа байхгүй. Манай
манай гэр бүлийн хүн ингэсэн нөгөө одоо цагтаа амьдрах хэрэгтэй юм байна гэж би хажуунаас ингээл баг лекц уншиж байгаа ш. Тэгэнгүүт чи тэрийг болохоор ингэж аа бүх юмаа ингээл нэрээ өстэй тавиад туухыг хэлээгүй шүү дээ. Уул нь бол тий. Тэр чин зүгээр тэр тухайн цаг үеийнхаа сэтгэлийг мэдэрж ийн одоо нэг мэдрэмжийг ингээд яаж штэ хэрвээ одоо айдас майдас байгаа бол зүгээр тэрийг хүлээн зөвшөөрөөд ингээд тэр айдсыг ингээ мэдрэх тий. Эсвэл одоо сайхан баяр жаргалтай байгаа бол тэрийг мэдэрнэ. Тэгээ тэр орчноо мэдэрнэ тий. Тэр орчны үнэр дуу чимээ өнгө одоо тэр гадаа одоо явж байгаа бол одоо тэр мод яаж ургасан байна, өвс ногоо яасан байна, зам харгуу ямар байна гэл тэр нар мар салхи ямар байна гэл яг тэрийг мэдрэхийг л ерөөсөө одоо цагтаа амьдрах гэдэг байгаа шүү дээ. Тэгэхгүй бол нөгөө олсон цалингаастай одоо амьдарч байгаа нь ингээл бүгдийн үрээл тэгхийн нэр бол биш шүү дээ тий. Манай уяас тэгээ буруу ойлгоод. Тийш тий нөгөө ганц л амьдрын гэдэг шүү дээ тий. Ууг нь бол тэр биш байхгүй юу тий. Бид нар чинь нөгөө ганц л амьдрах юм чи ямар хамаатай ингээл нөгөө амар их хиддэг. Ганц л амьдрах юм чи ямар хамаатай ингээл нэг хэрэгтэй ч юм уу хэрэггүй ч юм уу нэг үнэтэй юм аваад хэрэгэлдэг тий. Тэг ер нь бол яг одоо цагтаа төвлөрнө гэдэг чи энэ биш шүү л гэдгийг бид хоёр хэлэх гээд байгаа ууг нь. Ган тий. Тэгээд нөгөө анзаарга маань нэмэгдээд ирэхээр хүн нөгөө бүгдийг байгаар нь хүлээн зөвшөөрч эхэлдэг те. Тэгээд одоо ингээл хитрхи сайхан зүйл болоход тэрэнд учиргүй хөөрт оглоод байхгүй тий. Эсвэл ингээл хитрхи муухай зүйл тохиолдсон ч гэсэндээ учиргүй тэрэнд ингээл автаал байхгүй. Одоо тэрийг ер нь бол юм нэг анхаарах бишээ анзаарах тэр орон зайд орохыг л одоо хэлээд байгаа юм тий. Тий яг нөгөө бүгдийг байгаар нь хүлээн зөвшөөрч эхэлдэг. Тэр маань ингээд бас айгүй юм сэтгэлийн амар тайван байдлыг бий болгочдөг тий. Яг л ингээд над руу одоо ингээд нэг хүн очир зүггүй ингээд дайрлаа гэж бодоход би тэрүүнд нь автаад зөрүүлээд одоо энгийн үедээсэн бол зөрүүлэл хэрэлдэж штий. Яг л ингээд тэгдэйнч гэдэг юм уу. Гэтэл тийм байхгүй болоод ирэхээр бүгдийг хүлээн зөвшөөрөөд ирэхээр эсэргээрээ бүр юм нэг хайрлах мэдрэмж маань илүү нэмэгдээд идэг. За яг энэ хүн угаасаа л ийм байлгүй дээ. За яг ийм болохт нь угаасаа ямар нэгэн нөлөөлөл байгаа гэдгийг ингээд ойлгож байгаа болохоор эсэргээрээ тэр хүнийг ийм хайрлах, инрэх тийм мэдрэмжүүд маань айгүй их ихсдэг. Тэгээ нөгөө юмыг илүү юм тод томруунаар ингээд харж яах гэсэн үг. Тэг ер нь бол их холын алсын хараатай байна л гэж одоо бодоод байгаа. Тэг нөгөө хэрвээ одоо ингээд хин нэгэн хүн ингээд чамайг уурлуулах юм бол тэрэнд анзаарахтай хүн болохоор би ууралж штэ сая юунд ууралчв энтергээд ер нь жоохон одоо гаднаас нь өөрийгөө анзаардаг. Тэгтэл анзаарга байхгүй хүн болохоор тэр уурандаа шууд хөтлөгдөөл одоо хүнтэй хэрэлдээл зодолдоод ч юм уу тэр уурлахтаа одоо ингээ хариу үйлдэл үзүүлдэг гэсэн үг. Тэгэхээр энэ анзаарга хөгжүүлэх тусам энэ хариу үйлдэл гэдэг юмыг бол нэлээд хойшин тавьдаг тий. Юу болоод байна? Ер нь юу болчих сая ямар учир шалтгаан байна? Яг ямархуу мэдрэмж төрөв энэ гэсэн тэр анзааргын одоо иймэрхүү бодрлууд ингээ явдаг гэсэн үг. За тий өөр бас ямар юу нэмэгддэг вүлээ? Хүн анзаарахтай байснараа нөгөө shadow work буюу сүүдрийн ажлыг хийдэг тий. Энэ сүүдрийн ажил гэдэг нь болохоор өөрийн одоо сэтгэл дотор байгаа тэр нөгөө харанхуй сүүдэртэй талуудыг ил гаргаж тэрийг одоо эдгээдэг гэсэн үг. Тэгээд одоо миний хувьд ч нь болохоор урд нь ингээд хин нэгэн одоо миний мессежийг ч юм уу синдээд хайхад эсвэл ингээл хин нэгэн ингээл намайг үл тооход би бүр ингээд амар тийм твчиж чадахгүй амар уурладаг байсан байхгүй юу. Тэгээд анзаарга хөгжүүлж хийснээр харин би тэр одоо мэдрэмжээ яг барьж аваад тэгээд юунаас болов энэ одоо юу мэдрээд байна би ямар үед мэдрээд байна гэл тэнгуүч нөгөө дахин давтамжтайгаар харин яг тэр синдүүлэх мэдрэмжийг авч чадахгүй байгаадсан байхгүй. Тэгээд энэ нь болохоор бас тэр нэг бага насны нэг тийм травматай холбоотой гэж таарсан. Тэгээд гих мэтлэн одоо энэ одоо хүнд үл тоогдох тий хаягдах ч юм уу тийм мэдрэмжээс юу н айдаг байсан гэсэн үг. Тэгээд тэрийгээ би анзаарга хөгжүүлснээрээ олж аваад барьж аваад тэгээд одоо тэр мэдрэмжээ ингэж тавьж явуулах гэх юм уу.
хүн бариад авчихад тэрний одоо уг шалтгаан учгийг одоо олж аваад тэгээд одоо гэрэлт гаргаж ирээд идгээдэг гэсэн үг тэр сүүдэртэй талаа. Тэгэхээр одоо ингээл олон дунд явж байхад тийм ээ хин нэгэнтэй харилцаж байхад таны одоо дотроос зурагдаал өстэй гинт огшоол ингээл уур хүрдэг ч юм уу эсвэл ийм муухай мэдрэмжүүд идэг тий. Яг тэр мэдрэмжүүдээ та тухайн одоо харилцагч хүнийгээ буруутгахаасаа илүү өөрийгөө анзаарах хэрэгтэй. Зөвхөн тэр тухайн хүн нь болохоор зөвхөн тэр таны сэтгэлийн шарахын тэр таны сүүдэртэй талын өдөөгчл болж байгаа, өдөөгчийн үүргийг гүйцэтгэж байгаа. Түүнээс биш одоо тэр таны дотор тийм зүйл байхгүй байсан бол хизээч тэр хүн одоо таны дургуг хүргэж чадахгүй шүү дээ. Тийм болохоор та тэр сүүдэртэй талуудаа анзааргаар одоо эдгэж чадна гэсэн үг. Тийм. Тэгэхээр одоо нөгөө хүмүүс маань анзаарга гэж яриад байгаа чинь яаж эхлэх юм бэ гэж бас гайхчихж магадгүй те. Энэ нь болохоор ерөөсөө та өглөө болгон эсвэл өдөр болго өөртөө нэг цаг зав гаргаад нэг 5-аас 10 минут дуугүй суух ч юм уу те. Эсвэл одоо зүгээр ингээд суухад танд хэцүү байгаа бол ямар нэг юм лөө ингээд харж ингээд суух ч юм уу те. Өрөөнд ч нэг гой цэцэг байдаг бол тэр цэцгийг харж суух, цэцэг нь төвлөрч суух те. Хэрвээ та ингээд зурх дуртай бол магадгүй зураад ч юм уу те. Ингээд ямар ч лээсэн тодорхой нэг юм лөө төвлөрч ингээд чимээгүй суугал юм бол таны анзаарга аяндаа нэмэгдэнэ тий. Тийм. Тэгээ яг тэр төвлөрөөд байж авах хугацаанд чинь та яг л нөгөө тухайн цагтаа оршиж гин гэсэн үг шүү дээ. Одоо цагтаа оршиж гин гэсэн үг. Тэгээд янз бүрийн бодлууд ингээд урсж орж ирсэн ч гэсэндээ тэр бодолдоо хөтлүүлэхгүйгээр зүгээр тэр бодлоо ингээд сэтгэл хөдлөл өгөхгүйгээр зүгээр ингээд урсгаал явуулаад ингээл байх. Тэгээ ямархуу бодол орж ирж гин гэл ер нь зүгээр ажиглагчийн орон зайд л орно гэсэн үг шүү дээ. Ер нь бол тийм нөгөө бид нар одоо жишээ нь юу ядчих нөгөө одоо хүүхдүүд маань нөхрүүд маань нөгөө өөрсдийнх нь дуртай спортыг үзэхээр нөгөө анхаарлаа алдаад яг тэр спорт руу орчдөг шүү дээ тий. Тэр чинь л яг одоо нөгөө одоодоо төвлөрж байгаагийн нэг жишээ шүү дээ тий. Жишээ нь та хөл бөмбөг үзэж байгаа нөхөр рүүгээ одоо хажуунаас нь юу ч өглөөд бараг сонсдгоо шүү дээ. Юу гэснэ? Яасан гинэ хараа гэл ингээд байдаг шүү дээ. Тэр чинь яг үнийг хэлээд бас л одоодоо төвлөрж байгаа буюу бас л энэ нэг төрлийн бясалгал хийж байгаа л юм процесс болоод байгаа байхгүй тий. За одоо тэгээ энэ нөгөө бодлоо анзаараад сэтгэл бие одоо энэ орчин тойрон тий болж байгаа үйл явдлууд таарлаж байгаа хүмүүс гээд бүх энэ ертөнцийн дэлхийг л юу анзаарна л гэсэн үг юм биш үү тий. Ингэж анзаарж байгаа нь маань болохоор бид нар чинь одоо энэ сүнсээ л хөгжүүлээд байна л гэсэн үг. Сүнсээ одоо асарч тойглоод байна гэсэн үг. Бид нар чинь нөгөө нэг учиргүй ингээл биендээ өмсөх хувцас идэх хоол тий тэгэл одоо гадна тал энэ өнгө мөнгөний орчлонд одоо юу л хэрэгтэй вэ? Тэр нөгөө материалын юмаа хөөж явсаар байтал нөгөө дотоод тэр нөгөө сүнс маань бүр ингээл нэг ямар ч юм хоол тийжээлгүй тураалд орсон хүн шиг юм байгаад байгаа хгүй дотор тал нөгөө бүр ингээ үлс цангацсан. Тэгээд энэ сүнсээ л ер нь бол ингэж тэтгэж тийжээгээд сүнсэндээ гэрэл нэмж байгаа л нэг хэлбэр юм аа. Тэгээ тэр Агнестийн гэгээд тэр ном дээрээс нэг үлгэрийг ярьж өгье. Тэгээ тэн дээр болохоор нэг юм хөгшин хаан байжээ. Амьдран суудаг байжээ. Тэгсэн чинь 4 эхнэртэй. Тэгээ ууган эхнэр нь тэр хаан одоо ингээд нас нөхчих болоод нөгөө ертөнц рүү явах болсон чинь ганцаараа явахаас айгүй айгаад тэгээ ууган эхнэрээ дууджээ. Тэгээ ууган эхнэр нь ирснэ. Хаан тэгж хайрт ууган эхнэр минь одоо чамд би бүхий л зүйлээ зориуллаа. Чи одоо ингээ надтай хамт нөгөө ертөнц рүү яваач гэтгсэн чинь ууган эхнэр нь өстэй хамтдаа энэ амьдралыг туулахад сайхан байлаа. Гэхдээ би одоо энэ гэр орноо орхиж явж чадахгүй нэ уучлаарай. Тэгээд замдаа сайн яваарэ гэ тгий гараа авчиж гин. За тэгээ удаах эхнэрээ дуудсан чинь тэр удаах эхнэр нь орж ирсэн. Хаан хайртай эхнэр минь одоо би чамайг бүх хүнээс ингээл харамлал чиний төлөө одоо ингээл өхөн хатан ингэж амьдрсан. Тэгээд чи надтай хамт ингээд нөгөө ертөнц рүү яваач гэсэн чинь нөгөө удаах эхнэр нь чи ерөөсөө намайг хармалж хүн амтнаас хармалж намайг хардж ийсэн нь чи ерөөсөө өөрийгөө л бодож ийсэн биз дээ. Чи одоо ингээд үхтэй хүртэл одоо өөрийгөө бодож намайг авч явна гэж байна. Би одоо явж чадахгүй нь гэд тэгж гинэ. Тэгээ 3 дахь эхнэрээ дуудаад
Тэгсэн 3 дахь эхнэр нь болохоор үнэхээр хуйлан хайлал өстэй хайртай хань минь одоо Джейм ингээ явж байгаад би одоо маш их гонигтай байна. Гэхдээ би одоо даанч хамт явж чадахгүй ингээ сайн яваарай гэл. Тэгээд уйлаад үлджээ. Тэгээд 4 дахь эхнэрээ дуудах гэснэ. За энэ маань одоо надад нэг их хайрлуулж амжаагүй. Би одоо энийгээ тоохгүй тэгэл тэнд нэг шовдор өгчиг тэр хаваар л тэгэл хамаг тос тортогтой зуралдаал бийжсэн. Одоо наадтай юу гэж явах вэ те. За ямар ч хэсэн нэг ингээд асуугаатах гээд тэгээд 4 дахь эхнэрээ дуудаад наадтай хамт гэргэм ингээд нөгөө ертөнц рүү яваач гэтгсэн чинь нөгөө 4 дахь эхнэр нь болохоор нэгэн л одоо хоёлаа тий ханилан суусных. Би одоо чиний хамаг л бүхэл цаг үед сайн муу хамаг цаг үед ингээ хамт байна гэж амласан. Тэгээд нөгөө ертөнц рүү чин гэсэн дагаа явъя гэд тэгжээ. Тэгээ энэ үлгэрийг болохоор нөгөө будтагийн л одоо хэлсэн үлгэр юм байна л та. Тэгээ энэ ёгт үлгэрээр юуг харуулсан бэ гэхээр тэр эхний эхнэр болвол тий ууган эхнэр нь бол энэ хүний махан бие. Хэдий бид нэр ингээл энд төрдөгч гэсэндээ махан бие бол юм хугацаатай буцаж явахдаа одоо бид нэр энэ махан биеийг энэ дэлхийн ертөнцид нь үлдээгээд шороонд нь ингээд үлдээгээ явна. Хоёр дахь эхнэр нь болохоор эд хөрөнгө мөнгө одоо тэр нэр төр энэ зүйл бид нэр одоо өхөн хатан одоо нэр төрийн төлөө эд мөнгөний төлөө явдаг ч гэсэндээ тэр эд мөнгө бол тийм ээ бид нэр тэрийг үхтээ авч явж чадахгүй. Тэгэл тэрийг чинь бусдаас харамлаад бас бөө юм болж идэг шүү дээ. Тэгээд энийг харуулсан гэж байна. За 3 дахь эхнэр нь болохоор хайртай хүмүүс гэр бүл одоо хамаатан садна тийм ээ. Хэдий тэгэл хайртай хамтдаа цагийг өнгөрөөж исэн ч гэсэн мэдээж хамт явж чадахгүй. Харин тэр 4 дахь нөгөө огт тоодоггүй шовдор эхнэр бол хүний сүнсэн бие гэж байгаа. Тэгээд энэ ертөнцид бидний хамгийн гол юм бол энэ сүнсэн бие. Гэтэл бид нар тэрийг энэ тэр өмнөх 3 эхнэрээ ингээл уцаргүй хайрлал тордож тэрнийхээ төлөө явж байгаа тэр нөө дөрөвтгийгөө мартсан гэдэг шиг бид нар сүнсэн бие ингээл мартчихдаг. Тэгээд одоо бид нар энэ сүнсэн биеэ ингэж тэтгэж одоо тэржээж тордож бидний мөнхөд байх хамт байх энэ зүйл бол нөгөө сүнсэн бие болохоор тэгээд энэ зүйлээ анзаарцгаая тийм ээ. Тийм ч үнэхэр гоё үлгэр нэрээ тийм. Яг л бид нэр анзааргаа нэмэгдснээр л сүнсэн биеэд итгэж чадъя шүү л гэдгийг дахин хэлье. Тэгээ яг та ингээд анзааргаа хөгжүүлж хэлье гэж яхан бол хамгийн түрүүнд тэр зөв амьсгалаад сурчих. Тэгээд амьсгалж итэл тэгээд учир нь олдноо. Тэгэл анзааргын тухай бас зөндөө байна. Одоо энэ юмч хөгжөөд сайхан болж тэ. Тэгээд сошиал орчноос та бас мэдээлэл цуглуулад тэгээд анзааргаа сайхан хөгжүүлээд тэгээд энэ сүнснийхаа замналд сайхан гэрэл нэмээрээ гэж хүсье. За тэгээд энэ удаагийн дугаартай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Баяртай.